Энэ нөгөө unmanned гэж байгаа лээ. Тэр нь болохоор нөгөө болоодөгчгүй онгоцол гэсэн санаа. Тэгэхээр дрон гэж явчих. Агарын фотограф гэдэг нь юу юм бэ? Дижитал зурглал хийх асуудал байна. Ерөнхийдөө дээр камер дээрээсээ доошоо газрын зургийг авч байгаа энэгээр өдөртөж дижитал маркетинг гэж нэрлэдэг байгаа. Ерөнхийдөө нөгөө агарын зурглалаа яаж хийх вэ гэхээр онгоц helicopter буюу нисдэг тэрэг дрон хийн бөмбөлөг гэх мэтчлэнээр авч болно зураг. Гараар буюу эсвэл автоматар тийм удирдагддаг камер. Газрын зургийг агаараас авах энэ түүхийн хувьд харах юм бол 1862 онд надад гэдэг нэртэй хүн хамгийн анх нөгөө балуун буюу бөмбөлөг дээр сууж зураг авах урлагийг хийжсэн. 1911 онд Америкийн Мичиган мужид болохоор кайт буюу цаасан шувуунд камер суйлуулад нисэж үзэх юм орлого хийсэн юм. 19-р дайны үе буюу 1911 оны үед нөгөө enemy нөгөө дайны онгоц гэдэг шүү дээ. Тэрний нөгөө ашиглаад бас зураг хийх орлогоос хийсэн. Mosquito bomber гэдэг нэртэй энэ онгоцыг бас ашигласан. Энэ болохоор дэлхийн 2-р дайны үед. Канадад болохоор энэ дэлхийн 2-р дайны үед ашигласан энэ онгоцыг агарын зураг хийхэд зориулж жоохон өөрчлөлт ашиглаж байсан. Нөгөө агаараас зураглал хийхдээ ашигласан. Одоогоор бол бид нар нийтлэр ашиглаж байгаа нэг 8 сенстэй октокоптер гэсэн юм дрон гэж хэлсэн онгоцыг ашиглаж байгаа. Энэ нөгөө Edmonton гэсэн өөрийнх нь хүүхдийнх нь ажилладаг сургуулийн зургийг дээрээс нь авсан зураг байгаа. Нөгөө GTI Phantom гэсэн дрон ашиглаж авсан зураг. Gary болон Victoria амьдардаг Edmonton-ийн зургийг ингээд ташуу байдлаар авсан дроноор авсан зураг байгаа. Гүнлэн панорама гэдэг нөгөө хосолмол бас ортофото гэсэн зургийн төрлүүд байна. Энэ болохоор геометрийн хувьд засварлал хийсэн орто зурглал гэдэг нь болохоор Fake file болсон энэ болохоор нөгөө 3D зураглал хийж байгаа байдлыг байна. Fake file. Сургуулийн хувьд авсан ортофото зургийн жишээ байгаа. Дроныг ашиглахад дараах нэг анхаарах хэдэн зүйлс байгаа. Нэгдүгээр нь аюулгүй байдлаас бол дараа нь нүн журмын дээр мэлж юм гэсэн сүүлээр заасан юм байна уу байхгүй юм гэдэг бүрдэх асуудал байгаа. Ерөнхийдөө нислэгийн үндсэн зарчмуудаас ойлгосон байх хэрэгтэй. Нөгөө агарын нислэг хийхэд шаардлагатай компонент бүтэц хэсгүүд нь юу вэ гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Радио хамтлагийн нислэгийн талаар бас хэлцүүлэх юм. Тэгээ нөгөө агарын зураг фотограф хийхэд байсан шиг ашиглах бай гэдгийг хэлсэн. Аюулгүй байдлаа дүрм журам гэсэн хэсгээр дэлгэрүүлээд байна. Энэ дээр өдрийн гэрэлтэй цагт тэгээ цагаагаар тохтоо сайхан байхад бас нисэх хэрэгтэй. Бороо дээрээс нь нөгөө хитрхи хүчтэй салхитай үед нисэх боломжгүй. Дрон өөртөө ингээ харагдах хэсгүүдээр нисэх хэрэгтэй. Миний араар орчихоо. Энэ дээр юу яриад байгаа гэхээр нөгөө уулын цаагаар оруулаад алга болгочихгүй ямар ч гэсэн нүдэнд харагдчих байлаа нисэх хэрэгтэй. Радио контактаа бас ингээ авчих боломжтой. Хаашаа уулын цаагаар нисэх. Тэгээ радио контакт байхгүй учраас дрон тэгээд бодолчих юм. Дроноо нисэх даалгавраа хэлэхээс өмнө хамгийн нэгдүгээр шалах аюулгүй шалах зүйл нь батарей байдаг. Хитрхи Монголын нөхцөлд ярих юм бол хитрхи бүтэн болоос нисэх гэсэн боломжтой байна. 20 км/цагийн хурдтай салхинаас 20-с илүү км/цагийн хурдтай салхитай үедээ нисэх юм боломжтой нисэх хэрэггүй. Нөгөө commercial гэдэг чинь албастаар нөгөө нисэх шаардлагатай бол Канадад бид нар энэ төрлийн certified operation certificate гэдэг сертификатыг авахыг шаардсан байдаг Канадад. Засгийн газар энэ нөгөө мөнгө авах зорилгоор гэдэг шиг commercial гэдэг. Мөнгө авах зорилгоор нисэж байгаа бол засгийн газраас зөвшөөрөл авдаг. Хоёр төрлийн сертификат байгаа маань 2 кг-аас дээш 2 кг-аас доош 2 kg of what drone? Drone чинь 2 кг-аас дээш доош байхаас хамаарат 2 төрлийн сертификат авдаг. Монгол өнгөрсөн жил 16 оны 9 сард нөгөө сургалт хийж байхад ямар нэгэн хуулийн заалт журам байхгүйсэн одоо харин байх. Тэгээ нөгөө та бүхэн нөгөө албан хэрэгцээнд ашиглахаар бол зөвшөөрөл авсан үгүй нөгөө хууль дүрмийн зам ашиглаад дуусах хэрэгтэй. Хувийн нууцлал юм уу хувийн эд хөгшил хөрөнгө
хүний зураг авахтаа нөгөө бусдаараа хүмүүстэн харилцах хэрэгтэй. Тэгээд жишээлбэл бол малчид малаа харилцаа ярьж байхад малын дроноор үргээгээд байвал тэр хүмүүс ус ингээд өгөөцөх юм байна. Таасан дээр уншсанаар бол Канадад нөгөө өөрийнх нь өмч нөгөө газрын дээр үнэсгээд өөрийнх нь тав тухтай байдлыг алдагдуулаад байсан учраас нөгөө дроныг унгаад шүүтгэдэг зүйлээ шүүтгээгээд уламжсэн тийм тохиолдол байдаг юм байна. Тэнийг хувийн зөвшөлт рүү нэвтрэх шаардлагатай бол тухайн хүмүүсийн зөвшөөрөл авах шаардлага байна. Нөгөө онгоцны буудлаас 9 км-ээс илүү ойрхон нисэж болохгүй. Маргааш бидний очих газар маань нөгөө онгоцны буудлаас 9 км дотор байгаа юм. Тэгэхээр зөвшөөрлийг нэг хүнээс асуусан чинь зүгээрээ л гэсэн байдаг. Канадад 9 метрээс 90 метрээс доогуур нисгэн хэлж заадаг. Америкт болохоор 120 метрээс доогуур нисгэрээ гэсэн алддаг. Бид нар энд болохоор 120-аас илүү өндөр нисгэнэ. Тэгээд яг зөвшөөрөл нь яг юм бол зөвшөөрөл байхад хүн амтан барилга хэмжлэн газруудаас 150 метрээс илүү ойртож болохгүй. Тэгээ нөгөө хөл хөдөлгөөн ихтэй, замын хөдөлгөөн ихтэй, барилга байгууламж ихтэй, машин ихтэй газраа бас нисэхгүй байх. Дээрээс нь нөгөө хязгаарлалсан газрууд буюу шорон, зэрэг бага зэрэгээс бол бас тусдаа тэр газруудаар нисэх боломжтой. Одоо жишээлбэл нөгөө аюулгүй анхаас ихний тусам жишээлбэл тэр хүмүүсийн ажиллаж байгаа газар бол дрон нисэх боломжтой. Жишээлбэл Канадад нөгөө хайвей буюу хурдны зам дээр асар гарсан юм уу? Улсын зургийг авах явж иж болохгүй юм. Хэрвээ одоо нөгөө ойр төмөр гарсан тохиолдолд бас нисгэж болохгүй яагаад тэгэхээр нөгөө ойр төмөрийн удрааж байгаа улсж байгаа юм бололтой нөгөө ашиглах учраас нислэгийн үндсэн зарчмууд дээр ерөнхийдөө дөрвөн энэ болохоор биш дөрвөн хүч юм байна. Нислэгийн дөрвөн хүч хэлбэг нь өргөн, weight гэдэг нь then drag kind of also yeah. Үргэлжлэлийн дөрнөлөгийн зарчим гэсэн юм болчихлоо. Power гэдэг нь болохоор бас хинснүүд quadcopter гэдэг нь дөрвөн систем гэсэн утгатай дөрвөн систем. Дөрвөн систем нөгөө нислэгээ ерөнхийдөө өдөртөө байдаг гэсэн. Хаашаа нисэхгүй гэдэг. Энэ нөгөө инерцийн хэмжүүр нэгж гэдэг гурван ур төрлийн хэмжүүрээр байна. Гурван axis gyro гэдэг нь болохоор gyro гэдэг яриад байгаа гурван үндэсний gyro гэх юм. Тэр нь болохоор нөгөө хазаалтыг хэмждэг хэмжүүр юм байна. Гурван үндэсний акселерометр гэдэг нь болохоор хурдыг хэмждэг хэмжүүр. Барометр нь болохоор ямар өндөрт нисэж байгаа, хэл даралттай нисэж байгаа гэдгийг хэмжих юм байна. Radio controller гэж яриад байсан юм маань болохоор ихэд дронтойгоо харьцдаг юм байна. Дрон руу мэдээлэл шилжүүлдэг. Нөгөө борд буюу нөгөө хипэг дээр нь байгаа нэг чип, микрочип гэж байдаг гэж ярьсан. Тэр микрочип дээр GPS чип гэж байдаг. Тэр нь болохоор нөгөө наривчилсан байрлалыг буюу утга хөрвийн мэдээллийг аваад явдаг гэсэн агуулга. Энэ нөгөө сонор гэж нэг юм болохоор мэдрэгч юм байна. Хэрвээ нэг барилга руу ойртой нөгөө газар руу ойртой бит рүү ойртой бол арай нэг холдож мэдэрдэг тийм юмаа сонор гэж нэрлэдэг. Контролтой нислэгийн үед ашиглагдах зүйлсийг танилцуулж байгаа. Энэ буюу хөдөлгөөргүй онгоцыг глайдер гэж нэрлэдэг байна. Глайдер нь болохоор хэрвээ сэлэх гарсан үед бол сэлхтэй үед хийдэг юмыг глайдер гэж нэрлэдэг байна. Нөгөө хөдөлгөөр байхгүй тул хөдөлгөөртэй яриад тийм powered fixed wing гэдэг нь болохоор хөдөлгөөртэй далавчин нөгөө хөдөлгөөрс шүү. Counter гэдэг нь радио системийн хувьд 3 сувгийн 4 серво гэх юм сэдвэр юм алсын өдөртөд юм радио систем. Заавал нөгөө 5 винг гэж яриад байгаа. Тэгээд тэр дроны тэр 2 серво байгаа. Тэрнийхэн талаас нь хэлсэн. Хөвчлэн бол 3-4 сервотой дронууд байдаг. Серво гэдэг нь нөгөө дроноор байгаа удирдлагуудаа яриад байгаа юм. Ямар төрлөөр удирдах болох вэ? Одоо жишээлбэл эхнийх нь pitch control буюу өндрөөр ханддаг тийм удирдлага байна. Дараагийнх нь нэг water on stick. Энэ бол танилцуулга маань болж байгаа болохоор хамгийн энэ талаар илүү судлах юм бол Google-тэй тийм өөрөө судлах хийгээд байгаа юм боломжтой. Quadcopter-ийн хувьд checklist буюу нөгөө хянах ямар зүйл байх ёстой вэ? Юугаар хянах ёстой вэ? Агуулснууд өгөх шиг хяналтаа. Үүнийг нэгдүгээр жингээ, балансаа, тэнцвэрт байдлаа, line байна. Line гэдэг нь болохоор тэгшэн ингэж байж яана гэдэг нь ойлгомжтой. Тэнцвэртэй болгоно гэсэн үг юм байна.
And then the Ханах үйлдэл холбоогоор хянаж харахад гарын top wing-ийн тухай ярихдаа бас хэлээд энэ бол quadcopter гэдэг зүүн систем гэж байна. Тэрнийхээ хувьд шаардлагагүй бас анхаарах шаардлагагүй гэдэг л байна. The operator. Тэрнийхээ хувьд бол нэг системүүдээ үндсэн системүүдээ сайн шалгах тэр нь хамгийн чухал байна. Системүүдээ гэдэг нь жижиг жижигхэн загвар байгаа. Тэр жижиг загвараар бас хийж үзье. Хичээлийн дараа энэ quadcopter гэдэг нь дөрөв систем хийдэг дөрөв хөтөлбөртэй гэж байна. Тэр нь яриад байгаа. Тэр нь нөгөө fixed wing тогтмол нөгөө хөтөлбөргүй давчтай байгаа харьцуулахад илүү уян хатаа тэгээд бас нөгөө зардлын үр ашигтай. Бидний хамт бол хоёр өөр төрлийн дроны мессеж үзсэн. Quadcopter-ийн хамт нэг сул тал юм уу хязгаарлалт limitation нь болохоор нөгөө fixed wing-тэй top wing-тэй харьцуулахад илүү бага талбайг ингээ хамарч зураадаг гэсэн. Автомат мөнгөний төлөвлөгөө хийхэд хамгийн тохиромжтой нөгөө олон нийтийн хэлтэй төлөвлөгөө програм маань болохоор 3DR solo гэж үгээр өгсөн. Тэгээд энэ бид нар 3DR solo гэдгээс сонгоогүй яагаад гэвэл нөгөө Америкийн хэмээн дээрээс нөгөө сервис юм уу парк зэрэг хэсэг юм уу үйлчилгээг авахд үнэтэй энэ олдоц муутай байдаг болохоор Монголын хувьд бол BG хамтдаа хамгийн том юм гэдэг. Сархны мэдрэмжээс харах юм бол 3DR solo BG Phantom хоёр хоорондоо нэг гэрээ хэлбэл маягийн хийгээд BG-ийн зарим нэг үйлчилгээ сервисүүдэд 3DR solo дээр ашиглах юм боломжийг өгсөн байна. Хоёр төрлийн сул тал хэмээн автомат системийн төлөвлөлт хийхэд уг нь бол 3DR solo нь болохоор хамгийн тохиромжтой тэрнээ нөгөө open source програм DJI Phantom-тойгоо харьцуулах юм бол батарей нь арай богино хугацаанд дуусчдаг. Тэгээд бас хэмжээтэй байна. Үрдэл сонлог. Phantom 3-ыг авчихсан байсны дараа нэг Phantom 4 гэдэг гараад ирсэн. Энэ хоёрыг харьцуулаад үзсэн чинь ерөнхийдөө нөгөө pixel-ийн хувьд 3.12 pixelтэй нөгөөх нь 20 pixelтэй камерын хувьд хийж чадсан. Тэгээд нөгөө нэг Phantom 4-ийн нэг сул тал нь байсан гэхээр gimbal гэдэг нөгөө камераа барьж камера тогтоодог гэсэн юм байна. Камера тогтоодог хэсэг нь биеийн дотроо байрлагддаг. Одоо үндсэн биеийн дотроо байрласан байсан. Энэ болохоор Phantom 3 gimbal нь нөгөө их биенээс гадуур тэрвээ унлаа мөрөглөө гэхлээр бид тусна ингэж аваад Phantom 3-ыг аваад засуулчихсан. Phantom 4 нь болохоор бүр дроны хамтд нь явуулж засуулах юм сул талтай. Phantom 3-ын gimbal гэдэг яриад байгаа сая заасан дээр доод хэсэг камера тогтоож байгаа хэсгээ наваад засуулчихсан. Phantom Pro, Phantom Advanced хоёрын ялгаа гэж байна. Эрдэн дээр хамгийн гол ялгаа нь болохоор камера. Бусад нөгөө хөдөлгөөр камераас бусдын ариун зураг хийж байгаа үед камер нь адилхан. 3 Pro гэдэг нь болохоор AV боломжтой Advanced болохоор зөвхөн HD видео хийдэг. Бидний мэдээлэлд бол ерөнхийдөө хязгаарч тэр 4K байгаа видео ашиглах болохоор хоёулаа нөгөө зургийн хамт 12 мегабайт адилхан юм. Нөгөө 3000-ыг харьцах 4000 12 гэж яриад байгаа юм байна. Тэгэхээр ерөнхийдөө дөнгөлтний юу гэхээр агарын зураг хийхэд бид нар advanced байхад болно. Pro-гоос арай хямдхан бас нөгөө Phantom 4-өөс хямдхан. Гэхдээ агарын зураг хийхэд бүх чанар үзүүлэлтүүд ялгаагүй. Нөгөө 4-ийн сул тал нь гэхээр нөгөө зураг маань 20 пиксел гэж яриад байгаа. Зургийнх нь хэмжээ арай жоохон том болчих учраас процессор боловсруулалт хийхэд илүү урт хугацаа шаардах болж байна. Нөгөө 12 мегапиксел энэ хоёр 12 мегапикселтэй зураг нь нөгөө 4 нь болохоор 20 мегапикселтэй дундчаар ерөнхийдөө бидний шаардах нь болохоор 16 мегапиксел. Ерөнхийдөө бол энийг ашиглаж явах нь боломжтой. Миний хувьд бол 12-ийн нэг энэ Pro 3-аар авсан зураг хангалттай байдаг.
Энэ 2 кг-аас дээш доош гэсэн юм дээрээсээ ярьсан. Тодор мөрийн хонд гэх юм бол 8280 г буюу 128 кг юм. Канадад байгаа 2 кг-ны хязгаарлалтаас доор. Диагоналын диагоналдаа тарах юм бол 350 мм. Аскан гэдэг чинь нөгөө өксөх максимум хурд нь 5 м/сек. Уруудах хурд нь болохоор 3 м/сек. Хөдлөхгүй байх наривчлал гэсэн үг. Хөдлөхгүй байх зүйл дээрх наривчлал. Тэгэхээр нөгөө хөндлөн босоогоо 0.1 м. Хөдлөмийг 1.5 наривчлал гэсэн үг. 0.5 м-ийн дунд 50 см дунд дээш доош ингээд нөгөө буухынхаа хооронд газар хооронд ингэж хөдлөж байгаа юм. Possible. Хөндлөн гэх юм бол 1.5 м-ийн хэмжээнд байрцааш ингэж. Юу гэсэн үг вэ? Анх ниссэн газараасаа яг ниссэн газараа буухгүй саний ярьсан дурдсан 1 м-ийн 1.5 метрийн хооронд зайлшгүй буу гэсэн үг. Тэгээд энэ наривчлалын бүх хугацаанд одоо буцаж ирэх нэг байрнаа буцаж ирэх нэг наривчлал болчиход шүү дээ. Тэр нь бас нэг салхинаас хамаарат байгаа. Салхихгүй үед хамгийн макс хурд нь болохоор 16 м/сек. 5 венгийн тоон тэр 5 венгийн хувьд бол хамгийн өндөр хурд нь болохоор 17 м/сек. Тэгэхээр энэ квадрокоптер нь арай бага. Хамгийн хурдаараа явлаа ч гэсэн нөгөө 5 венгээс арай удаан болох максимум хурд. Тэр яг автомобилийн мэдрэл байгаа ойролцоогоор жишээлбэл 5000 м гэж үзэх юм бол тэгэхээр 6000 м-ээс 7000 дээш. Одоо хамгийн 7000-аас хамгийн дээр байх нь 6000 м. 7000-аас 6000 м зүйлсэхгүй байна. Яг нь температураас доогуур температурт нисэж болох байхаа гэхдээ заасан санал болгож байгаа градусны бол 30-40 градус. Энэ нөгөө нислэгийн хугацаа хөвчл нөгөө батареанаас хамгаалж байгаа. Дунджаар 28 минут нисгэх боломжтой хамгийн л та. Гэхдээ туршлагаас харахад бол нэг 18 минут нисэх. Нөгөө аль болох нөгөө 18 минутаар төлөвлөх хэрэгтэй. 23 минутаар төлөвлөжтэй тэгжээтэл нөгөө ямар нэгэн саад гараад ч юм уу тийм буцаж байрандаа ирэхгүй болчихвол яг тэр газар орно гэсэн. Батарей дуусахаас нөгөө нислэгийн төлөвлөлтөд батарей дуусахаас өмнө яг буцаж ирж гэнэ гэдгийг бас сайн шалгах хэрэгтэй. Ирэх боломжтой гэдэг. Нөгөө жил маань өөрөө нөгөө сургалтын дээр төлөвлөлтөд жоохон алдаатай хийснээс болоод нөгөө нийт хугацаагаа дуусгаагүй батарей чинь дууссан гэсэн анхаарал өгөөд шууд буцаах тийм нөхцөлөөр хүрч ирсэн 16 оноос хойш. Хэрвээ ямар нэгэн байдлаар батарей чинь дуусч байгаа гэдэг нөгөө улаанаар сигнал өгөх юм бол яаж ингэж нөгөө гэлөө буцаах гэсэн төвчөн байх. Цаана унгаад тэргээ дахиж засахаасаа илүү буцааж орж ирж байгаа батарейгаас олоод үлдсэн газараа зурглах юм. Одоо камерны үзүүлэлтийг тайлбарлах юм. Окей. Одоо биш санагдаж байна гэсэн юм байна. Нөгөө нэг сенсор гэдэг нь орчуулах юм тэгэхээр 2.3 юм байна. Пикселийн нийт пиксел нь болохоор 12.4 юм. Энэ Sony-гийн юм камер гэдэг. Энэ боловсруулалт хийдэг сайн нөгөө open map хийх аппликейшн дээр нөгөө lens гэдэг нь хийхээр хандах орчны байдал хэлбэртэй байх гэсэн зүйлүүдийг бас тайлбарсан юм. Нөгөө фокус хийж байгаа талбар гэсэн чинь 20 мм. Тэрхий өргөн нөгөө харагдах байдал тэрхий өргөн лensтэй байхыг бас хүсэхгүй бас тэрхий нарийнхан байгаа хүсэхгүй тэр хоёрын дунд гарсан хэмжээ энэ зааж өгч байгаа. Sensitivity буюу мэдрэг чанартай ISO range-ийг хангахад 100-аас 3200 видео дээр зурган дээр 100-аас 1500 гэсэн хүрээнд байна. Нэг зураг авах нөгөө давтамжтай шатар нэг тэр нь болохоор тэгэхээр 8 энэ хугацаа нь болохоор 8 секундээс 1 секунд гэж бодтой байдаг. Зургийн максимум хэмжээ болохоор 3000-аар харьцах 4000 буюу 12 мегапиксел гэжсэнтэй. Шатар гэдэг нь нээж хаах хугацаа нь хамгийн багаар буюу бидний одоо яг шаарддаг хугацаа 8000-ээр нь тэгээд фотографи мод буюу зураг авах төрлийн болохоор single shot нэг удаа дарах гэсэн төлөвлөлтөд байна.
Видео рекорд хийх төрлүүдийн хувьд бол бид нар системээр ашиглахгүй мэдээлэл болгоод хэлэх юм бол одоо нөгөө Pro болохоор 4906-аас 2160 хүрээнд хийж чадна. Advanced арай бага юм байна. Тэр нь болохоор 1920-с 20-ыг харьцах 1080 гэсэн хэмжээгээр. Видео хийж байгаа чанар YouTube-ээр resolution чинь харагдах байдал юм. SD картны хувьд хамгийн дээд 64 ГБ-ийн micro SD жижиг картнуудад гэж агуулах боломжтой. Энэ class 10 гэдгийг сайн ойлгохгүй байна. US 1 гэсэн үзүүл шаардлагана. Өөрөөх нь болохоор 16 ГБ харин нэг юм micro SD картнуудад нэмээд илүү олон зүйл хадгалах хэрэгтэй байна. SD картн дээр нь хадгалагдж байгаа файлын формат нь болохоор FAT32 гэсэн форматтай байна. SD картн дээр байгаа мэдээлэл DJI Go гэх програмаар ашиглаад файлын форматыг хувиргаж өөрчлөх боломжтой. Компьютер дээр аваачаад суулгаа дахиад ингэж авшуулснаас илүү амраад DJI Go дээр шинэ форматаар өөрчилж боломжтой. The images. Ерөнхийдөө JPEG гэсэн формат Gimbal гэдэг нь нөгөө power. Gimbal нь нөгөө камера маш цааш дээшээ доош хөлдөх зориулалттай. Ерөнхийдөө 90 градус хасах 90 градусаас 30 юу гэдэг чинь градус. Хасах 90-ээс 30-ийн хооронд дээш доош наан цаана гэж хөдлөх боломжтой. Өнцгөр автоматар үнэсний агаарын зураг авч байгаа тохиолдолд бид нар энийг нааш цааш хөдлөх шаардлагагүй автоматар өөрөө наанцсан болоход байгаа. Operating it. Тамчтай frequency автоматын хувьд 2400 ГГц-с 2483 ГГц-ийн хооронд байна. Радио давтамжийн хувьд бол нөгөө Phantom хит гэдгээс хамаараад бас өөр байх юм байна. За Phantom 2 болон одоо хамгийн сүүлд биш 3-ын хамгийн ихний зам гэсэн шүү дээ. Тэр хөтлөх загварууд нь радио, Wi-Fi ашиглах юм байна. Wi-Fi. Радио давтамжийн хувьд нөгөө Phantom 3-аас 3A Advanced, Phantom 4 хүртэл Light Scribe гэсэн радио давтамжийг ашиглав. Энэ нөгөө DJI-ийн өөрийнх нь тэр нөгөө нэрлэж байгаа хэсэг 5 км хүртэл хол зайд нисэх боломжтой хамгийн максимум. Ямар нэгэн саад тотгор байхгүй тохиолдолд нисэх хамгийн хол зай 5 км гэж байна. Хамгийн бодит холын зайг үзэх юм бол энэ 3 км гэж үзэж байна. 3 км нисгэнэ гэсэн. Градусын температурын хувьд бол 0-аас 40 градус хасах 10-аас гэсэн юм дээр хасах 10-аас 40 градус. Экраны хувьд нөгөө өмнөх загварууд 3-аас 3 Advanced-аас өмнөх загварууд нь сүүлийн загваруудтай таарахгүй харин 3 Pro, 3 Advanced, Phantom 4 гэсэн загваруудын батарей хоорондоо таарна. Нөгөө Raman RS буюу радио контролын хувьд хийх бас нөгөө хуучин загварын систем шинээр бас боломжгүй харин саяны хэлсэн Pro Advanced for 4 энэ гурван хоорондоо радио контролын систем үүсгэх боломжтой. Ерөнхийдөө энэ яриад байгаа зүйл Phantom 4 Pro тэгээд 3 Advanced гэсэн загварын хувьд яриад байгаа. Capacity батарейн чадамж нь 4400 mAh-ийн амжилт үлдэх юм байна. Нөгөө онгоцон авч явах боломжгүй гэсэн тийм заалтууд байдаг юм байна. 100 хүчнийхэн хувьд онгоцон авч явах боломжтой юм байна. Энэ тийм жон байдаг болохоор энэний батарейны хувьд тэгвэл 68 гэж байгаа учраас онгоцон бол аваа явах боломжтой. Батарейг цэнэглэх хэмжээ 100 ваттаар цэнэглэн 100 ватт гэдэг маань болохоор яг илүү хугацаа зарцуулна гэсэн юм цэнэглэхэд волтаж нь бага байх тусмал юмсоо цэнэглэх хугацаа нөлөөлдөг. Phantom 3 Pro-гийн батарей цэнэглэхийн тулд цэнэглэхэд Advanced-аас илүү хурдан цэнэглэх гэсэн санаа хэлээд байна. Нэг хамгийн доотлогтой нь дээдлийн тэр үзүүлэлтийг зарим сайн мэдгүй байна. Доотлын үзүүлэлт нь болохоор харанхуйд бол нисгэж болохгүй нөө гэрэл vision positioning гэдэг нь болохоор харагдах байдал юм гэсэн чинь тэгэхээр харанхуй шөнөөр харанхуй байгаа үед бол
нисэх боломжгүй юм. Зураг авах боломжгүй. Application уу live view гэдэг нэг live бодит нисэж байгаа нөгөө дроныхаа бичлэгийг нөгөө iPad гэдэг юм тэрэн дээр харах тэрний талаар ярих чинь тэн дээр болохоор mobile application DJI Go гэдэг. Тэгвэл нөгөө iPad-ын дээр дрон яг ямар байдлаар нисэж байгааг харах. Нөгөө operating system болохоор систем дээр iOS 8.0 буюу сүүлийн үеийн апдейтэд вершнүүд нь Android дээр болохоор 4.1.2 буюу тэгээд тэрнээс цаана сүүлийн үеийн апдейтэд вершнүүд байна. Хэрвээ нөгөө iPad шаардлагатай ирсэн iPad байхгүй тохиолдолд ухаалаг утсан дээр баснах боломжтой. Тэгээ одоо энэ слайдээр байгаа iPhone 5-ийн 6 хэмжээний энэ юмнууд бид нар дээр ажиллах боломжтой байна. Тэгээд Android юм уу iPhone аль нь ч байж болох Samsung юм уу энэ жагсаалтан дээр байгаа аль нэгийг нь ашиглаад нөгөө дроны чинь үнэхээр тархин гэж ойлгож байна. Бид ээж самбар гэж нэрлэдэг. Хийж байгаа бүх юмнууд нь энэ нөгөө хялтын тавцангууд board гэдэг чинь тавцангуудаа энд хадгалагдсан байдаг. Тэгэхээр ямар нэгэн байдлаар дроныг дэвшээд ихэд энэ хэсгийг нь replace хийх юм. Хөөмөдөө болохоор яг нь үнэтэй. Тэгэхээр камера нөгөө 3-ын хувьтай 3 advanced-ийн хувьд камера чулуун болоод мөрүүлээд унгачтай гэдэг авч байгаа салах боломжтой. Энэ ярьсан юм аа дахиад автаад хэлж нөгөө гейм 3 нь болохоор gimbal гэдэг нөгөө камера хадгалсан гаднаа ярьдаг учраас солиод судалгаад авах. 4 нь болохоор дотроо gimbal дотроо камерыг байрлаж байгаа. Gimbal-ийн дотроо байрлаж байгаа болохоор салхаж байгаа мөрөлтэй. Radio control гэдэг нь өдөр нь ерөнхийдөө удирдлагаар яриад байгаа юм ерөнхийдөө. Энэ нөгөө систем нэрээр байгаа энэ ерөнхийдөө нөгөө скринийн өмнө тохируулах хэрэгтэй байх юм байна. Дрон онлайнэд бүх тохиолдлуудыг хийсэн байна. Одоо энэ саяны түрүүгээр байгаа удирдлага юм байна. Бидний удирдлага тэр нь мод 2 гэсэн юмаа сонгоод ерөнхийдөө хамгийн түгээн ашиглагддаг нь мод 2 дээр ашиглагддаг. Ерөнхийдөө энэ удирдлагын дээр бол 2 төрлийн стек буюу нөгөө удирдлагын нөгөө гар байдаг. Баруун тал зүүн тал. Одоо зүүн гар талд байгаа одоо энэ гар гэсэн энэ зүүн гарт байгаа нөгөө стек буюу удирдлага нь болохоор travel буюу хурд урагшаа хийх өдөө явах уу явах гэдгийг нөгөө зааж өгдөг гэсэн. Дээш доошоогоо хурдаа тохиолдож байдаг гэсэн. Нөгөө зүүн тал дээр л одоо яриад шүү дээ. Зүүн талд байгаа залуураа баруун зүүн тийшээ ингээд хөдлөх юм бол нөгөө дрон чинь эргэлдэх юм байна. Одоо эргэлдэх. Тэгээд энэ зүүн явал зүүн тал руугаа эргээд баруун тал руугаа эргэх юм байна. За short гэдэг маань саяны хурдг ярьсан. Одоо нөгөө баруун хэсэг дээр байгаа нөгөө залуураа баруун зүүн тийш явах юм бол pitch буюу нөгөө нэг урагш одоо ингэж хазах ингэж дээш гэсэн тэр сонголт юм байна. Одоо энэ юу гэж хэлнээр доош хазах юм. Одоо нөгөө ерөөхдөө хазаалтыг л хэлээд байгаа юм шүү дээ. Баруун тал нь бол ингээд урагшаа түлхэх юм бол урагшаа ингэж хазаагаад хойшоо хазаагаад баруун зүүн тийшээ хазаагаад байх юм байна. Ерөөхдөө хазаалтыг баруун тал нь камер нь урагшаа ер нь урт талынхаа хэсэгт нь камер нь байрлаад хойдолтон батарей байрладаг. Хурдын хурдыг нэмэгдүүлэх юм байна. Баруун зүүн бол ингэж нааш баруун эргээд зүүн эргэх юм байна. Энэ саяны яриад байгаа юм бүгд нөгөө мод 2 гэдэг яриадаш мод 2 дээр хийгдэж байгаа үйлдэлүүд. Мод 2 дээрээ биш өөр модон дээр авал ерөөсөө ингээл өөр хамаагүй яваад байна. Програм дээр iPad дээр байгаа програм дээрээ тохиолдож байгаа юм шүү дээ мод 2-аа. Яг нөгөө хайр цанаас задлахад хэрэглэдэг хамгийн үндсэн хэлбэр нь мод 2 гэдгээр ажилладаг. Чнуудын хадаад дараа юм. Энэ нь ерөөхдөө нөгөө нэг дээр ашиглагдах нөгөө удирдлага юм байна. Ерөнхийдөө одоо энэ байгаа дөрвөн ширхэг байж хэрэгжиж тэр болохоор үндсэн онгоцон дотроо юм уу дрон дотроо байдаг хэсгүүд нь энэ нь нөгөө радио контролтойгоо харьцаад дээшээ хуу доош удааш хуу гэх юм аа. Саяны ярьсан нөгөө хэсэг зарчмуудаа арай өөр нэг график маягаар зураг маягаар харуулсан юм байна. Зарим тохиолдолд дрон дээр байгаа нэг гимблийн гэдэг камера байгаа зүйлүүд ашиглагддаг. Одоо энэс ингээ харахаар анх нөгөө дроноо ингээ задлахад далавчгийн тусны ингээ авчихсан байдаг далавчин. Сэнсээ нөгөө буцааж байрлуулахын тулд өнгөөр ялгаж хааш ирэх үү гэдгээ өнгөөр ялгацсан байдаг сэнсээ.
зөв хөдөлгөөр зөв дагуулчаар яг зөв шатастай хөдөлгөөр байрлуулсан гэсэн анхаарах хэрэгтэй. Хаалт агаар яагаад тавьчихсан зүйл байгаа. Энэ бас хаалт агаар яг тийм So. Энийг алдаа гаргасан юм юу гэхээр нөгөө геймертэй байгаа юм хамгаалт хатуу нөгөө дараа хүлээ авчаад ухаан хэсгийг угтаадаа хэсгийг нөгөө бэтрээ хийсэн. Аниучтаа гэсэн. Амныхаа нөгөө геймер барьж байгаа хэсгийг хамгаалтаа хийхгүй байх юм бол заав хийсэн шаардлагатай. Нэг дараа хоёр дараа. Good. Бэтрээ тэмцээд байгаа нэг дараа ингэж арчих юм шиг ингээд болж байгаа. Улаан гэр засаад байгаа нэг зүйл нөгөө дрон юм уу става холбогдоогүй байна гэж байна. Okay. Connect холбогдох юм бол нөгөө нэг дараа хоёр дээр жоохон удаан дараад нөгөө гараж байгаа. Одоо энэ програмын цэмлэгч юм байна. Нөгөө зон баттай. Энэ болохоор програмын цэмлэгч адванстын болохоор 75 ч юм уу баатар байдаг учраас арай урт хугацаанд цэмлэгч. Трендээ холбоо дараагийн болохоор контроллог хянах тэр үйлдвэрлэлд хамт яг цэмэглэх боломжгүй байна. Үүний дээр нь эсвэл батарейгаа цэмэглэх эсвэл өдөрж байгаа цэмэглэх. Тэгэхээр энэ хацаа ерөнхийдөө угаас дөрөвтэй энэ шууд зэрэг тавиад задагчдаг юм бас цэмэглэх байдаг. So. Хацыг цэмэглэх Гуртаа энэ дээр болохоор дөрөв хүртэлхтэй байх болов. Дөрөвлөгийн зэрэг цалгалтаа би дөрөвлөгийг шахахгүй юм байна. Аль нэгийг сонгоод дөрөвлөө дараагийнхаа дөрөвлөө гэмээр шүлжүүлдэг. GPS бол одоо ингээд батарей юмаа ингээд хийсний дараагийн нэг тохиргоо нь compass calibration буюу луучингийн тохиолдол. Тэр луучингийн тохиолдол. Нөгөө DJI Go гэдэг аппликейшн фон бичсэн шүү дээ. Тэгэхээр хэлбэрээ авах юм бол calibration буюу програм хийх шаардлагатай юм. Одоо нөгөө тохиолдол ингээд оронгууд нь сонголтууд гараад ирэх юм байна. Одоо жишээ нь хөндлөнгөөрөө ингэж байлгах уу, эсвэл энэгээрээ байлгах уу гэдэг next дараадаг тийм шиг тоонд хийж байгаа. Тэгээд үсэг GPS FAP гэсэн гурван шигтэй бас тийм гэсэн дээр бичдэг. Тэр нь болохоор тэгэхээр өмнө нөгөө GPS дот байна гэж хэлсэн юм байна. Тэгээд энэ дараах нь хоёр дээр удаан хэлсэн нөгөө энэ буюу дунджих одоо тийм үедээр байгаа. Энэ гэсэн голын хэсгээр хэлэх юм бол бүх хамтыг өөрөө биелүүлдэг гэсэн. Өөрөө хэмждэг. Одоо энэ хэсгээр хэлсэн тэгээд одоо хэсэг өдрөөр бороо хэсэг боломжтой байна. Бүр ингээд аюул төвчтэй ингээд тоглож чадна гэж үзчихвэл эдгээр санаа хэсэг тоглож. GPS байхгүй бол онооч бодох юм байна. GPS байгаа бол жоохон хэсэг нь мэддэг гэдэг нь шүү дээ. Тэр энэ даах болж байгаа. Өөртөө найх болчихно. Энэ гэсэн нэг урдлах зүйл байна. Одоо нөгөө PDF хийчих бол нөгөө GPS дот гэдэг юм ажиллаж байна. Тэрний яг бол мэдрэгчтэй дээр боо тэнцвэрээ илүү хадгалмаар гэсэн юм. Илүү аюулгүй. Тэгээд яг сэнсэн хамгийн түрүүлээд байлгаж байгаа. Өөрөөр хэлбэл астана хавтар би яг нөгөө стер үзүүлэх байгаа үед сэнсээ хийдэггүй. Хөдөлгөөрөө асаах унтрах хоёр төрлийн арга байдаг. Нэгдүгээрт нь болохоор нэг iPad-ын дээр байгаа тохиргоо юм байна. Take off гэдгийг асаачих юм байна. Тэгээд хоёр залуугаа гол руу ингээд хэлсэн чиглэл хамт чиглэлээр энэ нөгөө хөдөлгөөрөөс хоёрдугаар болох юм байна. Та буцаагаад хоёр дахин зөрчилдөд авахаар буцаагаад уулзаачих юм байна. Fly. Энийг асаагаад дараа нь энийг асаагаад хийх юм. Тэгээд бодож юм бодож нэг сүнслэдээ юм байна. Одоо саяны ярьсанчлан зургаар харуулж хөдөлгөөрөө мотороо асаах унтрах. Ямар нэгэн тохиолдолд гадагшаа юм уу дутагшаа аль нь ч байсан ерөнхийдөө ямар нэгэн байдлаар доошлуулж л байвал асаж унтна. Жишээлбэл юм бол хурдаа нэг дээр зовхон. Ямар нэгэн нөгөө яг тавьсан хэмжээний хаваа бол илүүгээр буцах гэсэн юм.
шууд гэрлүүгээс бид надад өөрлөгөө буцааж авчихсан гэх юм бол өөрчлөлт аваад байна. Тэгээд нөгөө туршилтын одоо iPad-н дээр харж байгаа туршилтаар нисгэж үзэх тийм цаг зав гарна гэдэг. Тэгээд нөгөө одоо яаж шатаж байгаа юм бэ? Эсдэг хатаа байж байгаа камер зөвхөн тоглох маягаар юм жижиг загварыг бас авч ирсэн. Энэ жижиг загвар болохоор дотроо GPS-г болохоор нисгэхэд илүү хөнгөлөлттэй хэцүү. За ерөнхийдөө нөгөө саяны хэлсэн тохиолгоонуудаар хийгээд хангалттай нөгөө зураг хийх багтаамж бүхий каста хийсэн байна. Хэмжлэг ихтгэлийн хангаад дроны төлөвлөлтөөр хийгээд нисгсэн зургуудаа буцаагаад боловсруулалт хийх шаардлагатай болно. DJI-гоос гадна Drone Deploy гэсэн нөгөө аппликейшнийг утсан дээр явуулаад дронтойгоо холбоотойсон нисгэх боломжтой байна. Энэ нөгөө ерөнхийдөө зургаа дээрээс нь доош газарлуу гэсэн байдлаар авч байгаа. Тэдгээр авсан зургууд дотроо EXIF гэсэн төлөвлөлийн үйлчлэгтэй тийм датанууд агуулсан байдаг. Энэний ерөнхийдөө ямар утгатай гэхээр байрлал засан нөгөө уртраг хөрвийн мэдээлэлтэй датагаа EXIF гэж нэрлэдэг. Нөгөө авсан зургууд дээр GPS юм geolocation байрлалынх нь мэдээллүүдийг энэхүү нөгөө софтверийн бусад хянах програмууд маань шууд автоматар апплод хийж татаж авдаг. Хэрвээ DJI-ээс өөр төрөлхийнхийг одоо нэг програмыг өөр сонголтоор програм ашиглаж байгаа тохиолдолд GPX гэсэн тийм төлөвлөгөө файлыг GeoCircular гэсэн аппликейшн ашиглаад нөгөө зургийнхаа EXIF датануудыг татаж авах боломжтой. Энэ дроноор авсан зургуудын жишээнүүдийг харуулж байна. Татаад харуулсан зураг. 1000 пиксел. Харьцах 3000 пикселийн тавигдсан resolution зураг. Доор нөгөө зургийнхаа мэдээллүүдийг харуулсан байна. Эний яриад байгаа нөгөө зураг руу ороод нөгөө detail руу харахад нөгөө EXIF дата гэдэг нь тэрнийх нь мэдээллүүд ийм байдлаар харуулдаг. Өмнө яриадсан үзүүлэлтүүд биш тухайн зургийнхаа мэдээллүүдийг ингээд наривч тагаад байгаа юм. ISO-гийн хурд нь болохоор жишээлбэл 1140 хамгийн биднэрт хэрэгтэй байгаа мэдээлэл юм бол саяны latitude уртраг өргөг мэдээлэл байна. Энэ мэдээлэл ерөнхийдөө нөгөө GLONASS гэж нэрлэдэг GPS-ийг drone дотор байгаа GPS-ээс ирсэн мэдээлэл юм. Бүх зургуудыг ерөнхийдөө энэ geolocation байрлалын мэдээлэлтэй. Хэрвээ энэ мэдээлэл EXIF төлөвлөлийн мэдээлэл байхгүй бол бид нар ортофотогоо үүсгэж чадахгүй. Нөгөө нисгэх цэгүүд гэдэг нь замын цэгүүдтэй зурглалаа. Энэ дээр болохоор no autonomous буюу автомат биш гэж байх хэрэгтэй байна. Автомат биш нислэг. Яг тухайн байрлал дээр олсон байх шаардлагатай. Drone болохоор автомат нислэгийг дэмждэг. Тэгээд DJI дронтойгоо холбогдсон байх шаардлагатай. Нөгөө мишн буюу нөгөө бид нар мишнээ төлөвлөх гэдэг нь тухайн нислэг даалгавраа drone руугаа холбож өгөөд тийм тохиолдолд шууд автоматар нисэх боломжтой гэсэн. Drone Deploy болохоор нөгөө програм болохоор энэ чанаас холбогдсон дээр ч татах боломжтой. Mapilot нь болохоор төлдөг програм. Гэхдээ зөвхөн iPad-ын дээр ажиллах боломжтой. Mission Planner даалгавар төлөвлөхийн тулд Drone Deploy-г ашиглана. Нөгөө Fixed Wing гэдэг Garrett-ийн танилцуулах дроны хувьд юм бол арай өөр төрлийн төлөвлөлтийн програмын аппликейшнийг ашиглана. Энэ бол зөвхөн DJI drone-оор ашиглах. Тэгэхээр хоёр төрлийн байлгын үүрэгцэн. Commercial буюу нөгөө төлөвлөлтийн програмыг энэ post processing гэдэг нь боловсруулалт хийх програмууд аппликейшнууд хонцон болохоор хэрэгтэй. Энэ Agisoft Fix Form-ийн аппликейшн гэдэг энэ хоёр нь болохоор одоо хамгийн дижитал хамгийн тохиромжтой аппликейшн байгаа төлбөртэй. Professional Agisoft гэдэг нь болохоор ерөнхийдөө арай жоохон тэндэг
Тэгээд Канадаас яг профешнлыг авах боломж нь олдоогүй. Харин нөгөө саяны өмнө нөгөө график яам авсан гэдэг нь болохоор стандарт юм байна. Өөр нэг зураг mapping руу зураг хийж байгаа тохиолдолд заавал professional гэдэг хол стандартыг хийх боломжтой. Professional нь болохоор илүү олон фичер буюу үүрэгтэй cloud буюу web суурилсан аппликейшнүүд байна. Тэгээд анхны хэлбэр нөгөө аппликейшн бааш тэр нь болохоор Open Drone Map гэж аппликейшн байна. Тэр нь зөвхөн гэхдээ нөгөө Linux дээр ажиллах, Windows дээр ажиллахгүй. Энэ зурган дээр болохоор нөгөө хяналтын цэг байрлуулах гэж зөвсөж байгаа. Нөгөө гар GPS ашиглаад газрын тулгуур цэг гэх хяналтын цэг юм уу тэрийг юусаар ингээд тогтоох болно. Тэгэхээр жишээс зургуудыг ашиглаад IG soft дээр ийм орто фото үүсгэсэн. Даалгавраа төлөвлөх дрон дээр хэрхэн төлөвлөх вэ гэх юм. DJI-г болохоор автоматар төлөвлөж болдгоо гэдэг нь ирсэн тийм. DJI-с нь өөрсдөөс нь гаргасан бас нэг аппликейшн байгаа. Тэр нь гарсан өөрчлөлттэй ашиглан тэгэхээр iPad-ын дээр ашиглах боломжтой. Энийг гаргасан гэдэг нь өнгөрсөн 7 хоног хийсэн. Энэ аппликейшн бас нөгөө төлбөртэй аппликейшн байдаг. Өөрөөр хэлбэл маш баярлалтай зөвхөн iPad Litchi гэдэг нь болохоор хоёулаа дээр Android аппликейшн. Одоо бидний хувьд гэх юм бол drone диплом хамгийн шилдэг сонголт байж байгаа. Нөгөө Android tablet нэр ашигладаг. Жаа нөгөө үүргүүдийг бүгдийг гүйцэтгэх боломжтой. UGC-ийг нөгөө ашиглаад үзэх энэ агуулга бас нөгөө аппликейшн байна. Гэхдээ drone дипломтой харьцуулахад илүү complicated буюу ашиглах жоо төвөгтэй. Нөгөө зүгээр энэ бас юу юм бэ? Төлбөртэй юм байна UGC-ээс гэдэг нь. Зүгээр яг төр юм төлөө төр хэрэглэх, нөгөө хэрэглэх гэдэг гол хугацааны ч юм уу тийм юм байна. Яг нь програм байдаг шиг гэдгийг сануулж байгаа юм байна. Open гэсэн тэр сонголтын төлөв нь болохоор юм. Өнгөрсөн жил нөгөө Кристиан National Park үндэсний паркт ашигласан drone deploy одоо энэ удаад бас ашиглана. Drone deploy-ийн хувьд нөгөө даалгавар төлөвлөхөд өгөх байдаг. Энэ байдлаар. Сая буюу дүүж нөгөө анхлаас олдсож байгаа хүмүүс болохоор нөгөө гэсэн тэр бас анхлаас юм байна. Drone төлөвлөлийн Канадад бол нөгөө фермерүүд фермийнхаа талбай зурглахад энийг бас ашиглаж байдаг. Тэгээ бас бизнес гэдэг нь арай илүү олон нөгөө фич илүү олон тохиолдолтой юм санагдсан. Энэ болохоор зөвхөн mapping service гэх нөгөө азийн зураг mapping хийхэд ашигладаг үйл юм тийм. Бидний хувьд нөгөө vision planning буюу зөвхөн нөгөө төлөвлөж байгаа тохиолдолд ерөөсөө нөгөө тест буюу туршилт хийх зорилгоор бас story гэсэн өнгөдөж байгаа бас шиг. DJI дээр нөгөө ветеранаас энэ дээр болохоор лимит нь 5 сарын лимиттэй. Тэгээд 500 дээд 500 зураг авах гэсэн лимиттэй байна. Гэхдээ нөгөө DJI дээр ветерантай харьцуулахад ерөөсөө хязгаарч 500 зураг нь авахгүй шүү. 500-аас бага зураг. 200-аас 250 зураг хийхэд бол авах боломжтой. Тэгээд ингээ хоёр даалгавраа өгөөд байх бол хамт зураг авах боломжтой. 500 ширхгийн пикселээс илүү хэмжээгээр гаргаж чадахгүй максимум хэмжээ байна. Тэрийн хувьд бол энэ тийм хязгаарлалт болох юм байна. 500 пикселээс илүү тийм амжилттай зураг болж болохгүй. Нөгөө байдаг Android болон iOS mobile application хоёулын нэмжиж юм хязгааргүйгээр төлөвлөх боломжтой. Энэ заавал нэг дөрвөлжин гэх шаардлагагүйгээр тийм ганцхан талбай зурлах. Сардаа бол 5 удаа 5 веб зөвлөгөө 5 азийн зөвлөгөө 5 бүртлэг зөвлөгөө хийх боломжтой.